За өдрийн мэнд найзуудаа өнөөдрийн блогоо би далаа дээрээс хийнэ. Энэ 1-2 сар чинь Монгол баг толгойтой болгон далаа яваад байгаа юм. Би ч одоо далаа хайжууд амьдардаг хүн байна да. Гэтэ би монголчуудаа ингээд нөгөө хайнан майнан юу лээ? Бүкэг ишээ явж байгаад маш их баярлж байгаа. Айгуу тийм гоё байгаа. Өөрсдийгөө хайрладаг болсон байна тий. Аяллаа бас гоё утга учирыг мэддэг болсон байна. Яваад сурсан байна. Монгол хоолны газрууд бас тийм аягүй их байдсан байлээ. Анзаараад байхад бид гоё дараа жил явъя гэж төлөвлөд байгаа. Хүртэг амт манай нөхөр тэгээд догорж илээ. За тэгээд anyways за энэ 2 хоногийн дараа багштайгаа болон Руна коучтэйгээ чифтэйг Руна коучтэйгээ solo travel гэдэг гоё маш гоё юм вебинар хийх гэж байгаа. Та нар тэрэнд нь бас оролцоорой. За тэгээ соолон аяллаа утга учир юу вэ ингээд те. Би бол хилээдээ бол юу яадаг? Уулын усыг өвдгий чи уул нь бол усахгүй. Усанд үнэхээр дуртай. За тэгээд яадаг вэ гэхээр ганцаараа ч хамаагүй би гараа явчихдаг. Тэгэхээр эмэгтэй хүн ер нь эмэгтэйч гэлтгүй эмэгтэй хүн эрэгтэй хүн ер нь соолон аялал хийж явах хэрэгтэй. Соолон аяллаар яадаг вэ гэхээр чи дотгошоо аягүй их орно те. Одоо ингээд жишээл миний хамгийн анхны соолон аялал 2012 онд Америкт байсан байхгүй. Тэгээ би ганцаараа явж ирсэн. Угаасаа тухайн үед чи хүмүүсийн виз ч айгүй баг гардаг байсан. Тэгээд нөгөө за гарцсан байлаа ч гэсэн ингээд миний ингээд амралтын цагтаа таарад надтай явна гэдэг бол айгүй хэцүү байсан учраас тэгээ би жоохон ингээд харж ажиглаж байгаа. За зэмэр амаа би ганцаараа явж явчихсан байхгүй. За тэрний амар фаны юмнууд амар их байдаг. Тэгээд нөгөө явчихсан учраас тухайн үед чи би ч дуудаг байлаа шүү дээ. Тэгээ яасан бэ гэхээр би уур шүнжэнгөө уугаад тэгээ намайг илээд нэг хүн тосож аваад байрлах байр маараа би бүгдийг ингээд манай Америкт амьдарч ирсэн найз надад зохицуулаад өгсөн байхгүй. Тэгээ тэрвний хөөрхий нэг урга цаасан дээр ингээд бичиж өгсөн мессеж ярьж явуулчихгүй яасан мэдгүй. За урга цаасан дээр нөгөө илээд очиод толбогдох хүний усны дугаарыг нэрийг бичсэн. Тэг өөр юм байхгүй. Хаяг маяг юу ч байхгүй. Тэгээ би тэрийг нь юу ялаа. Уужсан хүн чинь тэр цаасаа оруулж ирээд жижиг унлах өөрийнхөө өрөөний ширээн дээр тавиад унтцсан. Тэгээ өглөө би 5 цагт боссон. Тэгээ би 5 цаг босоод полици батлаад нисэж байна. Тэгээ өглөө 5 цагт босоод би чи онгоцны өдөр рүү шууд яваад гэж байна шүү дээ. Тэгээ онгоцны өдөр байгаа Америк руу Японд байж байгаа нэг 2-3 цаг байж байгаа. Тэгээд Америк руу нислээ илээд буучлаа. Энд чи миний 2 дахь удаа гэж шүү дээ. 7 онд би хамгийн анх нөгөө юм чинь бөөнөрө группээр явж байсан болохоор би чинь за бүгдээрээ энэ зогсоороо ингээрээ тэгэрээ гэдэг бүх юм амар ойлгомжтой байсан. Тэгээ нөгөө англи хэлж байхгүй. За мангар ир зөрөгтэй гарч 12 онд ганцаараа шууд соло travel-ийг Америк авчиж байгаа байхгүй. Тэгэд яасан бэ гэдгийгсэн чи Америкт буулаа. Тэгээ буух гээд яг нөгөө restriction бүгэлдэж штэ тий. Гэсэн чи надад ямар ч хаяг уц байдгүй. Тэгээ уцаа углаа шалгалаа. Өөрөөр нь ууцын үн чи нөгөө шинжэнгөө онгоцон дотор бол унтаад бол сайхан яваад ирсэн. Тэгээ буух болсон чинь байдгүй яа тийм билээ гэж бодож байгаа нөгөө миний би ч айгаа нүдний хараа сайтай. Хажуудлынхаа үнийхээ ингээ хаяг уц хамгийн минь би хуулаад ингээ нүдний хараа сайтай юм чи ингээ хажуу тийшээ харж агаад одоо 10 жилдээ хуулж байгаагүй хүүхэд бол байхгүй байлгүй дээ. Одоо янз янзаараа суулж илээ л. Тэгээд нөгөө чинь хуулалтын юм одоо мастерын чаашаа ямар ч юм нүдний хараа сайтай учраас суулчлаа. Тэгээд хэлээр гараа явчлаа. Хэлээр гарч яваад харлаа. Намайг тосч байгаа хүн байна уу? Уул нь ингээд нэг утсын дугаар байхгүй ч гэсэн тосч явах хэрэгтэй юм чинь ч одоо нэлээд жоох ажиглалаа байдгүй. Тэгээ би Монгол руу холбогдлоо. Гэсэн чи Монголд нөгөө би чи Америкт өглөө 11 гээд бууж байгаа байхгүй. Одоо ер нь ажиглаад байхад 11-ээс 3-аас гээд ингээд интернэшнл ерөнхийдөө тэгж буудаг байхгүй. Би 11-ээс буусан. Тэгээ 11-ээс буугаад нэг цаг орчин болсон юм аа усны ял дээр. Тэгээ би одоо яана ингээд зогсоод байл намайг буцаага Монгол явуулчих юм болов уу гэжтэй айгаад. Тэгээ манай нөгөө яг тэр Америкт байсан найз надаа ингээд баахан дэлгүүрийн нэр бичиж өгсөн. Costco, Macy's, тэгэл Target тэ одоо Ross ч гэдэг юм уу одоо ингээд тэ ингээд баахан нэр бичиж өгсөн. За тэгээ нөгөөдөө ингэж харж байгаад би зарим нэрийг уншиж чадахгүй байгаа шүү дээ. Зүвтж удаж байгаа, буруутж дуудаж байгаа. Тэгээ харж байгаад би Costco-г арай жоо easy уншигтаад амархан уншигтаад. Тэгээ shuttle bus гэдэг цэнхэр автобусанд суугаад нөгөө микро маягийн. Тэгээ энэ ингээ хөргөж өгөөд байна гэдэг хүмүүс суугаад хаягалаа яваад харж байгаа ажилчгүй цаг болоод. Тэнгүүтээ нөгөө микронд суугаад Costco гэдэг лээ. Гэсэн чи над руу амар ингээ сонио хараад би ч Монголоос бууцсан амар улаан чимдаатай дүүпл мөглөлтэй лаг явж байгаа юм. Монгол юм загварын дээл юм л тээ. Тэс нөө Costco-с нөө хараад гайхаад тэснэ намайг
нэг молын гадаа буулгацсан. Одоо та тэгэл Маринагийн ойрхон л нэг юун дээр мол дээр буулгаад тэгээ би тэнд буугаад Монгол руу нөгөө хаягаа авахгүй залгадаг байхгүй. Тэгсэн чинь Монгол чиний 2 цаг болчихсон. Тэгээ би Монгол нөгөө хэд чинь сэрхийг хүлээж байгаа байхгүй. Би өглөө 11 гэдэг чинь тэр чинь Монголын орой гэсэн үг шүү. Тэгээд өдөржингөө хүлээгээд нөгөө мал дотроо шопинг хийгээд тэр дотроо хоол унд идэж гүүгээд гоё торт морт кейк мэк идээд амар гоё байгаа байхгүй. Өдөржингөө. Тэгээ би өдөржингөө тэгэж явж жагаад орой болоод орой нэг одоо бодоход чинь нэг 7-8 гээд юу яж байгаа байхгүй. Нөгөө Монголд өглөө олоод сэрж байгаа байхгүй. Тэгээ сэрэнгүүд манай ээж л хөөрхөн амт миний охин очсон уу яасан хүн тосноо хөр ээжийн санааг зооххгүй. Тосон та санаа зовлгүй гэж хэлсэн. Тэгээ нөгөө Монголд найзаагаа хүлээгээд мессеж хийчээ. Тухайн ич одоо rooming call байхгүй шүү дээ. Яг мессеж л хийчин. Facebook байсан юм уу? Байсан л ах. Гэтэ амар ашигладаг байсан. Одоо мессенжер ч байгаа юм. Зөв Facebook байсан уу яасан те. Байхын үед байсан зураг хийгээл идэг байсан юм би. Гэтэ тэр чинь мессенжер байгаагүй шиг санагдчихэв. Тэгээ нөгөө найзаагаа хүлээлээ мессеж. За нөгөө би Америкт буучлаа. Надаа хаяг уцаалгаа. Одоо яг нөгөө дуцаад надад дахиад явуулаач гэд. Тэгээ нөгөө найз минь сэргсээр хэлээ 11 цагс ирж байгаа нөгөө урд өдрөөс ууцсан шоуд зүг чинь тий. Тэгээ надад усын дугаар ирлээ. Тэгээ би нөгөө дэлгүүрт худалдаа авалт хийсэн байсан. Тэр дэлгүүрийнхаа уцаар яриад гуйгаад тэндээс чи би баах юм авсан болохоор надад айгу сайн болцсон байгаа шүү. Тэгээ би чи чимдамаа тэндээ орхичих юм би заяа. Чимдамаа тэндээ орхиод ингээ мал дотроо нааш чаашаа ингээ айгу хөнгөн шинхэн гүүгээд шопинг бопи хийгээ хоолндоо ол идчихэж. Тэгээ нөгөө уцаар нь яриад тэгээ ярьсан чинь манай нөхөр ажилдаа явсан байна. Би чамаа тасгаад 2 охинтойгоо очисон. Тэгээд чи байхгүй болохоор нь гээ одоо тод өөр гейт дээр очсон юм байлаа. Тэгээд чи байхгүй болохоор би тэгээ буцаа яваад гисэн гэдгийгсэн байхгүй. Тэгээ одоо манай нөхөр ажлаасаа ирэхээр нь манай нөхөр оройтж ирнэ. Тэгээ ажлаасаа ирэхээр нь би чамайг очиод авна. Чи наана байж янатайгаа хаягийг би олоод мэдсэн байгаа гэдэг. Окей гэд. Тэгээ би дахиад 2-3 цаг хүлээгээд. Тэгээ орой намаа 10 цагт авдгийн дэлгүүр мэлгүүрт баг хаахт өгөөд. Тэгээд тэндээс би юу сурсан бэ гэхээр за энэ очиод те ингээд тосох хүн хаяг утас маш чухал юм байна гэдгийг бүр ингээд өөрийнхөө бидээр тулаад мэдж байгаа байхгүй. За бидээс тулахаас гадна хүн яг цагаа тулаад ирэхээр survival хийж л байгаа байхгүй те. Яаж л бол яаж өөрийгөө аргалаад те ямар ч юм тэнд уучраа олоо хоол молоо идээд те дэлгүүр хийсэн газараа чамдамаа орхиод манай найзууд залгуул надад хэлээрэй гэж тэгэл нэг дэлгүүр хийж байгаа ирээл над руу залгасан уу гэхээр залгаагүй гэхээр наа за гэд. Тэгээ сүүлдээ нэлгээ хийсчихэж байгаа нөгөө дэлгүүр дотор нь ороо сууц. Тэгээ нөгөө чи бараг Америкч айгуу гоё ажтай юм чи. Кофе уух уу яах вэ гэл тэгэл би за зүгээр гэл. Тэгэл тэгээ яг намайг онгоцноос тосоол авсан чинь нөхөр намайг харснаа тэгдий. Чи хариуна мөн үү гэлтэж дээ. Би бүр гайхаад Америкт ирж явах чи бүр тэгээ тусаж авч байгаа намайг таньж байгаа юм байна гэж тоо. Тэгээ миний нэрийг хэлсэн болоод тэгж байгаа юм уу гэсэн чинь хөөе чи манай дахны манай нөгөө эсрэгдлийн байрны ариуна юм штэ. Чи тэр цэцэрлэгт нэг ангид явчихсан шүү. Oh my god. Тэгээд тийм үү гэдсэн чи эхнэр нь ч гэсэн дахных байсан. Тэгээ би тэнд чи ингээд юу яаж байгаа юм байж байгаа 17 он намайг сар бол гээд Америкч үзэх юм ихтэй чи өстой юм үзэж амжихгүй гээд. Тэгээ нөгөө одоо Америктай хүмүүс ч болохоор ажилдаа гараа явчих шүү дээ. Тэгээ 2 охинтой 2 охин одоо тод нэг 8-тай 10-тай 2 байсан юм уу. Тэгээ нөгөө 2 охинтой чи би чи ерөөдөө өдөржингөө өнжин. Тэгээл нэг Коре таавнд ийсэн чи Коре таавар нааш чашаа явна. Universal студио явна. Beverly Center орно. Дэлгүүр хийсэн. Тэгээд надад ерөөдөө нэг ингээл намайг зөвлүүлээл орхиж байгаа байхгүй. Одоо тод уул нь хаяг утсын нөгөө тийш яваа ийш яваа гэж хэлсэн л ээж таараа. Би чи хэл байхгүй юм чи. Тэгээ чи автобусын суугаа яваарай гэх. Тэгээд заримдаа болохоор ганцаараа явчихын, заримдаа болохоор охины дагуулаа явчихна. Тэгэл би чадсан. Тэгээд тухайн үед иржсэн газруудаа би одоо амар сайн мэддэг байхгүй. Яг энэ нөгөө Beverly Норнд дээр Beverly Vermont дээр автобус хүлээж зогсчихсан аа мэддэг. Ягаад гэхээр тэр байшингийн урд би зураг аваад ирсэн учраас айгүй сайн ингээд санаа зурглаад байдаг. Тэгээд Beverly Center ороод тэгээд Beverly Center-ийн гадаа чинь Орос таксинууд зогсдог гэсэн юм билээ. Тэгээд би чи яг орой болцсон чи бас ядраад нөгөөдөг чи. Тэнгүүтээ таксин дотроос суусан чи хүн Оросоор явахаар би бүр баярлаад Оросоор яриад тест Здравствуйте, дорогие друзья гэж байгаа. Хаягаа өгөөд гэртээ буучих жишээ нэ. Тэгэхээр юу энэгээр би юу хэлэх гээд байна гэхээр хүн ерөн соолоо аялал хийжээ. Өөрийгөө танин мэдээ. Чи хэд сэргэлийн хүн юм те. Одоо гарцаагүй нөхцөл байдлаас өөрийгөө хэрхэн аварч чадах юм гээд хүн өөрлөгөө аяг их тийм өнгийсэн, те шагаасан, энэ хооронд маш их юм бодсон, бас хитрхи юм хайгойж болохгүй юм байна гэдгийг сурсан. Маш их сургамж болж үлддэг. Тэгээд энийг би юу яах гэж ярьсан бэ гэхээр та нар манаас гоё соолоо аялал хийгээрээ, өөрийгөө танин мэдээрээ, өөрийнхөө дотгошоо ороорой. Чи өөрийгөө юу хүсэж байгаагаас мэдрээрээ гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн блогоор уулзъя. Баяртай. Надад дэрэстэй гоё юм. Одоо бүр яа гоё нар жаргаж.
Тэр гоё байна.